Ховдын бизнес 7 хоног арга хэмжээний сүүлийн өдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдөр залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап 2025 хөтөлбөрийн танилцуулга шалгаруулалтыг зохион байгууллаа. Стартап 2025 хөтөлбөрийн шалгаруулалтанд Hybrid, Log, Host 2, өв соёл аялал жуулчлал, Metal Craft, Хяг цай, Host 1, Smoothie, ховд зохион бүтээгчдийн актем, акустик урлал, галзуухны дагалдах хэрэгсэл, гялгарууд дахин боловсруулах зэрэг 13 шин төсөл танилцуулгдлаа. Харин залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн шүүгчдээр Ховд аймгийн засаг даргын тамгын газрын бүс нутгийн хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хилцээний даргын үүргийг төр орлон гүйцэтгэх Шанхбаяр аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хилцээний дарга бол засаг даргын тамгын газрын бүс орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хилцээ мэргэжилтэн даваа далай стартап Монгол төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Бэлэгбаатар гишүүн Эрдэнэбат гэсэн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулж шилдэг гарааны бизнесийг шалгаруулсан байна. Манай байгууллагын хувьд бол Ховд аймагт яг энэ хөтөлбөрийг 17 оноос хойш хэрэгжүүлээд одоо 9 дахь жилдээ 8 дахь жилдээ ороо явж байна. За энэ хугацаанд гэх юм бол Ховд аймгийн одоо яг бизнес эрхлэгч залуу стартапуудын тоо өссөн байна. Өмнө авч ирсэн одоо төслүүд маань маш амжилттай явж байна. Гол онцлог нь тэр байгаа. Шинээр орж иж байгаа бизнесүүд ихэнхдээ 2 жилийн хугацаанд дампуурдаг бол өмнө авч ирсэн бизнесүүдээс нилээдгүй болно маш амжилттай явж байгаа. Энэ бол яг энэ Ховд аймагт одоо яг стартап эхлэхтэй болцоо боломж нь нэлээд сайн байна гэж үзэж байна. За энэ удаагийн арга хэмжээний оролцогчдын санаа нь бол нэлээд шир өрсөлдөөнтэй байлаа. За өрсөлдөөний хувьд гэх юм бол хин ч одоо яг санхүүжилт авахд бол буруутгааргүй юм сайхан гой төслүүд орж ирлээ. За мөн Ховд аймгийн засаг даргын тамгын газраас нэмэлтээр 20 сая төгрөг, 2 төсөлд 10 сая төгрөгөөр нэмэлтээр санхүүжүүлж байгаа. Энэ бас өөрөө маш том онцлог болж байна. Гэхдээ ер нь бол Ховд аймаг бол жилийн жилд одоо Ховд аймгийн орон нутгаас яг энэ санхүүжилтийг өгөөдөг. Эхний 2 байр нь бол одоо хөдөлмөр халамжийн газраас одоо ингэ санхүүжилт нь олгоо явдаг бол засаг даргын тамгын газар энэ арга хэмжээнд жил болгон нэмэлтээр санхүүжилж өгч байгаа нь бас онцлогтой байгаа. Энэ жилийн тухайд залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап 2025 хөтөлбөрийн санхүүжилт болох 15 сая төгрөгийн санхүүжилтийг Hybrid төсөл, Хяг цай төсөл тус гардан авсан бол аймгийн засаг даргын тамгын газраас нэмэлт санхүүжилт болгож өгсөн 10 сая төгрөгийн санхүүжилтийг гялгарууд дахин боловсруулах төсөл, ховд зохион бүтээгчдийн актемийн залуусын танилцуулсан төсөл тус шалгарч санхүүжилтээ явлаа. Ховд аймгийн хэмжээнд өдөрт 80-аас 90 тонн хог дунджаар одоо хогийн ар буюу бид нар ярьдаг тий хогийн цэг дээр төвлөрж идэг. За үүний 30% нь бол цэвэр гялгарууд байдаг. Гялгарууд нь 300-аас 400 жилийн дотор хөрсөнд задардаг. За үүнийг болохоор 6 юм шат дамжлагтай тоног төхөөрөмжийн үйлдвэрээр дамжуулаад одоо цэвэр түүхэд бүтээн. Тэр түүхийн үедийг гаргаад авчих юм бол бид нар ямар ч гялгаруудыг буцаагаад дахин үйлдвэрлэх боломж үүсэж байгаа. За эхний ээж надад байгаа нөөц нь мэдээж объект байгаа. За тэгээд хамгийн дөрөнд хэрэгтэй байгаа зүйлс нь мэдээж тоног төхөөрөмж байна. За тэгээд суйрлуулалт хэрэгтэй болно. За мэдээж үйлдвэрийн чинь маш хэмжээний хөрөнгө орно. За одоохондоо бол 10 сая төгрөг авсан надад объект энэ 10 сая төгрөгөөр эхний ээлжинд бол хамгийн чухал дахин боловсруулах тоног төхөөрөмж одоо эхний ээлжинд авъя гэсэн тийм төлөвлөгөө бол байгаа. За эхний ээлжинд болохоор хөрөнгө оруулалт маш байгаагаа болохоор нэг их ажилтан бол авч чадахгүй. Гэхдээ эхний ээлжинд бол 6-аас 7 хүний ажлын байрыг бол бүрэн хангасан жижиг хэмжээний үйлдвэрийг барих тийм төлөвлөгөөтэй байгаа. Ийм үйл ажиллагаа явагдахт бол үнэхээр баяртай байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт бол бизнес санаа маш ихээр төрдөг. Үүнийг дэмжих байгууллага бол маш хэрэгтэй байдаг. Үүнийг бол Startup Mongolia тэгээд халамжийн үйлчилгээний газар, засгийн даргын тамгын газар ингээд хамтраад зохион байгуулдаг. Тэгээд жил болгон бол шагнал урамшуулсан дандаа нэмэгдчихэд энд бол маш их баяртай байгаа. Энэ жилийн аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөлд нийтдээ 30 сая төгрөгийг 50%-ийг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2 бизнес төсөлд олгоод байгаа бол аймгийн засаг даргын тамгын газраас 20 сая төгрөгийг буцалтгүй санхүүгийн дэмжлэг болгож мөн 2 бизнес төсөлд олголоо.